Оройн төргийн үзэгчтэй энэ цагийн мэгтэй нэвтрүүлгийн маань цаашин дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд энэ мөчөд студид маань орчуулагч Батсуурын баясгалан хүрэлцэн ирсэн. За сайн байна уу та? Сайн байна Аа. уу. Тэгэхээр бас миний нэвтрүүлэгт ирэхдээ за бас шинхэн тэмээ будган хахалсан яг жинхэнэ нөгөө ойх ундраг нь маш гоё ингэж бүр хэдэн жилийн нөгөө ном бичгээр ягаад ч юм бүх хүмүүст би хайртай гэж хэлмээр санагддаг гэж та бичсэн байлээ. Тэгэхээр энэ тухайгаа эхлээд ярихгүй юу? За Нобелийн шагнал зохиолч Орхон Памук гээд Турк улсаас анх Нобель авсан зохиолч байгаа. Энэ зохиолчийн цас гэж өөрхөн тодорхойлсноор бол улс төрийн маань монгол хэлнээ би 24 настайдаа одоогоос нэг 5 жилийн өмнө орчуулсан. Тэгээд яг аливаа уран бүтээл уншигчдад хүрэх тийм өөр ингэсэн цаг хугацаа байт юм шиг байлээ. Тэгээд ямар ч гэсэн нэг хэвлэгдэх тохироо бүрдэхгүй явж байгаад яг энэ үйл яг энэ цаснаар уншигчдын гар дээр хурчаад байгаа. Тэгээд энэ засвармааныг би яагаад барьж орчуулсан юм бэ? Яагаад заавал энэ номыг манай залуучууд, манай монголчууд уншаасаа гэж хүссэн юм бэ гэдгээ эхлээд тайлбарлах хэрэгтэй баг. Яагаад гэвэл ер нь одоо даяарчлал гэж яригдчих шүү дээ. Даяарчлал гэдэг маань өөрөө явж нөгөө барууны хэв маягаар Америк маягийн хөгжилд нийлэх, хүл нийлүүлэх те барууны хэв маягтай хөгжих нэг тийм утгаар ерөнхийдөө яваад орчиж байгаа. Яг даяарчлал гэдэг маань, дэлхийчлэл гэдэг маань аль хүчтэй байгаа тал руугаа хэлбэх гэсэн утгаар яваад орчиж байгаа. Яг энэ ороо босхоо үед өөрсдийнхөө үнэт зүйлийг тэднэрээс арай өөр ялгаатай те бас хайж гээж боломгүй гэж үзэж байгаа үндэстнүүд те илүү дангааршихыг язгуур үндэс угсаа те язгуур үнэт зүйл рүү илүү их одоо харж үлдэхийг хүсэж байгаа. Тэр үндэстнүүдийг бид нар одоо барууныхны хэвлэл мэдээллийнхний сурталчилж байгаа, ухуулж байгаа нүдээр хараад те халан хэтгчид, террористууд, исламистууд, мусай монголчууд те ядуу дорой те ядуу юм чин тэнгэл байж таарамч гэдэг юм уу те нэг иймэрхүү ухуулга одоо дэлхийд даяар айгүйх явдаг болчихжээ л те. Тэгтэл яг тэрэнд тэмцээд өөрсдийнхөө тэр үнэт зүйлийг хадгалж үлдэх гээд байгаа улс үндэстнүүдийн яг тэр амьдрал донд юу өрнөж байгаа юм бэ? Тэд нар юу бодож яваа юм бэ? Тэд нар яг ямар үнэт зүйлтэй юм бэ? Тэдний шашин шүтлэг, итгэл үнэмшил нь яг юу хэлж, юу сурталдаж, юу ухуулж байдаг юм бэ гэдг нь бид нар яг тэр одоо энэ даяарчлалыг сурталж ухуулаад байгаа барууныхны хэвлэл мэдээллийн өнцгөөс биш, тэдний нүдээр биш, тэ монгол хүн монголчуудаа монголынхаа нүдээр төрөв хүн төргүүдийгээ төргнүүдээрээ те төргүүдийн нүдээр эсвэл бид нар төргүүдийг монголчуудын нүдээр те ингэж харах цаг болж ирсэн юм шиг санагдаж байгаа юм. Тэгээд ингэж харж хэмээн те бид нар бусдаар дамжуулж биш өөрсдийнхөө өнцгөөс ингэж харж эхлэх юм бол энэ ертөнц чинь тэмч дүүрсэн биш. Энэ хөгжлийн одоо түүчнээс гээгдэж үлдчихсэн ч юм уу гээгдэж үлдэхийг хүсэж байгаа тэр зоргоороо хүмүүс чинь тийм ч бас нэгтэй хэрцгийгээд огшон баалмад эсвэл хоцрогдсон хүмүүс биш юм байна гэдгийг ойлгоно. Тэгээд залуучуудыгаа яг энэ нэг үед манад ч гэсэн тулгарч байгаа өрнөдийн маягаар хөгжих үү эсвэл одоо тий нүүдэлчин ахуй соёлоо хадгалж үлдээд ингээд нүүдэлчний ахуйгаар хөгжих үү гэдэг нэгэн маань нэг юм шилжилтийн явцад тэгээд залуучууд маань бас нэг хоорондоо хуваагдал тий барууны боловсралтай эсвэл уламжлалттай үнэт зүйлээ шатчихсан залуучууд хоорондоо ингээд л жаахан одоо цаяад л те ийм үед бас нэг ийм зохиол байж бол бас хэрэгтэй юм уу гэж бодсон. Тэгээд тэр үндсэн дээр энийг орчуулсан байгаа. Тэгээд зохиолч нь өөрөө яг энэ асуудлыг барьж аваад өөр ард түмний жишээн дээр маш ухаалаг аль нэгнийхэн талд ингэж давмгаалж орохгүйгээр тэн дээрээс нь хараад асуудлыг сайхан ухаалаг бичсэн учраас энэ ном яг энэ цаг мөчид одоо монголчуудад их хэрэгтэй юм болов уу гэж тий. За шинэ бүтээлчийн талаар маш гоё сайхан ярьж өгсөн танд баярлалаа. Тэгэхээр хүн болгоно энэ 5 жилийн хөдөлмөр гэхээр би одоо та 24 төдөө эхэлж бичсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр ч юм бас л их цаг хугацаа юм аа. Тэгээ энэ хооронд энэ ном орчуулгын жаргал, зовлон, янз бүрийн одоо авч байгаа мэдрэмж тэгээ дээрэс нь энэ өөр хэл дээр шүү дээ. Эхлээрээ биш.
Ингээд сууж явах тэр юу бодогддог вэ? Яг орчуулга гэдэг бол яг үнэндээ бол хар ажил л да. Уран зохиолын хар ажил. Энэ хооронд мэдээж шантрах ч юм уу те. Ядаж л эрүүл мэндийн хувьд нуруу нугас хүсэх те иймэрхүү юмнууд байдаг л да. Тэгээд тэр ингээд тэр бүхнийг давж туулаад те нуруу чилсэн үед ингээд шалан дээр тэрийг хөвтчээ дээшээ хараа бодоод байж захта одоо бусад бичгийн мэрэгдийгээ тий бусад бичгийн одоо манай Ахмад орчуулагчтай Ахмад зохиолчтойгоо тий яг одоо эд бичиж явж байгаа эдэр одоо ах эгч нарыгаа маш их хүндэлж улам л илүү хайрлах тэднэрээрээ бахархах сэтгэл төрдөг. Түүнээс биш одоо би л их тийм мундаг имижийн да тийм л том юм наард гарч ин да гэсэн юм бодогдгүй. Ер нь л тийм бусдыг улам илүү ойлгох тий одоо залуу хүнд чинь нэг тийм юу яадаг штэ ойг гэх юм уу одоо ингээл залуучууд ялангуяа нэг 18 10 20 настайдаа дэлхийн ертөнцид бүгдэнд нь ингээл нэг шүүмжлэлттэй хандаал бүгдийг ингээл энэ муу байна ингээл те энийг ингэж бүгднгийн шинжлэх хэвээр өөрчлөх хэвээр Монголд уншчих зохиол алга гэл те иймэрхүү байдаг шүү дээ. Тим юмнасаа ер нь хүн ингээд өөрөө хийгээд өөрөө бүтээгээд гэхээр салдаг. Тэгээд үгүй эн чинь одоо үнэхээр хэцүү хөдөлмөр юм байна те. Эднэр маань ямар мундаг юм бэ? Ийм ном бичсэн. Ийм том зохиол орчуулсан. Эднэр маань ямар мундаг юм бэ гэж тэр хүмүүстэй илүү хайр хүрдэг те. Би ингээд бүр хэлэх үггүй болж тэгээ ерөнхийдөө бол гайхалтай мундаг те манай Бямбэ 96 байна. Тэгээ дээрээс ингээл олон хүмүүс байдаг юм лээ. Хүн болгон мэдээж энэ орчуулга гэдэг хөдөлмөр те. Хөдөлмөртэй ингэж ноцолтойж те бүр ингээл өстой жинхэнэ одоо шүүсэн сахыг шахаал уншигчдад яг тэр зүйлээрээ ингээл хүрх гээл тэмцэж явдаг гайхалтай хүмүүс гэж би бүр одоо хүртэл бишрээд намайг бас найрлагч манаас хэлсэн. Өчигдраас санаа бас үнэхээр сэтгэл хөдлөлт бас хилжсэн. Тэгэхээр энэ ном орчуулад тийм одоо сүүлийн ном гэхэд л жишээ нь энд байхад одоо хил дээрээ хүнд хүрэх гэж байгаа штэ бас. Тэгэхээр энэ дээр таны бас онцлог юу гэдгийг таны энэ орчуулгын нөгөө тийм ээ одоо хувь хүний үүднээс тэгэхээр энэ орчуулга хэсэг бол хувь хүн гэж байдаг юм уу? Нэг стандарт хэв маяг байдаг юм уу? Би энэ талаараас айгүй сонирхож асуумарсан. Орчуулагч болгонд өөрийн гэсэн арга барил, өөрийн гэсэн үгний сонголт, өөрийн гэсэн найруулгын одоо тийм төлөвшил байгаа л та. Тэгээд би бол яг залуу одоо л ингээд уран бүтээл хийгээд явж байгаа хүний хувьд одоо миний арга барил, миний найруулга гэдэг одоо яриад байгаа бол одоо хаашаа юм те. Би бүгднгээс нь одоо сурж явна, суралцж явна, аль болох хийгүү, алдаагүй, аль болох монгол хэлнийхаа найруулгыг те одоо хадгалсан одоо гадны хэлийг илүү тийм яг тэр гадны хэлээр нь биш яг л монгол хүн монгол зохиол бичсэн юм шиг буулгах гэж оролдож явна л да тий. Тэгээд бусад манай мундаг орчуулагчид яг аргагүй ингээд л уншиж чахаар за энэ бол яг тэрний орчуулга байна даа гэж харагдахаар тийм одоо өөр ингэсэн тийм үнэртэй амттай найруулгатай байдаг шүү дээ тий. Зарим орчуулгаас бүр тэр хүний характер зан аран шиг хүртэл ханхалж байдаг. Тэгээд тийм болохоор яг зан аран шин характертай таарсан тийм зохиолуудыг бас яг сонгож авч орчуулсан байт. Тэр нь жилүү гой наалдж өгсөн байт. Тэгэхээр Японы ялангуяа нөгөө өрөнд орны тийм ээ одоо сайхан уран зохиол бичдэг тэр хүмүүсийг их хүндэлдэг юм байл. Ер нь бол Японд ч гэсэн одоо ч гэсэн бас чангатай гайхалтай орчуулгын угаараа тэргүүлж байгаа хэвээрээ таны үнэлэмж бас Японд их давгүй юм шиг санагдсан шүү дээ. Япон орон гээд заавал ингээд тухайлсан байхгүй л да. Ерөнхийдөө би болохоор дорн дахны уран зохиол тий дорн дахны сэтгэлгээ өгөөдөөлийн дундад дорн тий энэ одоо бага Азийн уран зохиолыг илүү их ойшоож таашаахыг одоо хүсдэг. Тэгээд одоо хэлний хязгаарлалтаа шалтгаалаад одоо яг зохиолыг хятадаар нь Японоор нь нэтгэгийг нь Иранаар нь уншиж чадахгүй байгаа юм л да. Яг нь Япон хятад хоёр тэгээ нэтгэг 3 болохоор өөрсдөө нэг хүчрхэг гүрнүүд учраас уран зохиол нь болохоор бас их хүчрхэг тэгээд тэднэр нь болохоор барууны хэлнүүдэд ялангуяа англи хэлэнд маш чанартай хийгүү сайхан орчуулагдсан байдаг. Тийм болохоор англи хэл сонирхоод сурж байгаа залуучууд нөгөө хятадын зохиолыг, Японы зохиолыг англи хэлээр дамжуулаад их сайхан
одоо яг өндөр түвшинд ойлгож таашаах боломжтой. Тэгээд тэрний дагуу би Японыг илүү их ойр судалсан. Тэгээд Япон зохиолчдын характер тэр бичиж байгаа зүйл нь өөрсдийн туулсан амьдралтайгаа бас маш нэг толгойтой байдаг надад их таалагддаг. Тэгээд тэдний зохиолыг уншаад өөрсдийнх нь намтрыг уншаад тий хувь хүнийг нь бас хамт давхар ойлгоод явахаар их гоё тийм уур амьсгал ойлголцол үүсдэг. Тийм болохоор би Япон зохиолчдод их дуртай. Одоо та хэдийн хэлтэй вэ? Хэлгээд ах юм нэг надад олон биш. Би англи хэл одоо сурсаар яваа. Тэгээд олон жилийн өмнө төвд хэл эхлүүлээд бүх үсэг дүрмийн үзээд орсон байгаа. Тэгээд төвд хэл чинь нөгөө ярихад хэцүү шүү дээ. Тийм нөгөө ярих орчин байхгүй болохоор тийм надад жахаа одоо ингээд зогссон. Гэтэ миний нөгөө багш маш сайн багш байсан болохоор одоо заваа гэдэг тиймдээ үсэг дүрмээ олох сайхан үзчихсэн. Тэгээд герман хэл бас эхлүүлээд орсон байгаа. Тэгээд юу яхаараа завтаа болохоор гэдэг юм уу те. Сайхан нухах тийм бодолтой байгаа. Монгол ном орчуулж авах үед нөгөө Акимгой яг тухайд үйл үгийг хэрэглэх тийм ээ үйл үгээ хэрэглэе гэдэг тэгж хэлж ирсэн байлээ. Таны бодлоор юу гэж боддог вэ? Би зүгээр судалсан үднээсээ бас тэ орчуулагч нар гэдэг ингээл зөндөл юм уншлаа. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж боддог? Хэл хэлний өөр ингэсэн онцлог байна л да. Монгол үг бол яг харахгүй Акимгой хэлдгээр тэр нөгөө үйл үгэнд тулгуурласан хэл байхгүй юу? Одоо бид нар ч бас нөгөө нэг залгамал хэл штэ тий ийм тус англи хэл шиг ингээд тус тустай артиклуудаар биш ингэж нэг үгэн дээр одоо сүүл ингээд залгаж тий хувиргаж ингэж ярьдаг үйл үгийн тийм ээ үгийн тэгэхээр нөгөө тий үгийн бүтэц тэгэхээр ингэж ярихаар яа харахгүй нөгөө нэг өгүүлбэрийн чинь гол ингэж холбоос нь болохоор үйл үг болж явдаг. Барууны хэлнүүд одоо ялангуяа англи хэл энэ төр болвол тий нэр үгэнд бол дуудсан нэр үгээр ингэж оноож завчиж явдаг юм хэл штэ. Тэгэхээр манай залуу орчуулагчид ялангуяа яг энийг нэг сайн ойлгохгүй байх шүү. Тий энийг нь ойлгохгүй байгааг нь манай ахмад орчуулагчид харчаа дахин тэр үйл үгээ хэлээд байгаа байхгүй тий. Ягаад тэгээд тэгэхээр одоо орчуулган дээр бөмбөг залалт хийвч гэдэг юм уу тий эсвэл одоо юу гэдгийг Леброн Джеймс ядрал ававч гэдэг юм уу ингээд тийм ядрал авах гэдэг чинь ядрав гэсэн л ганц монгол үг үстэй тий тэгэхээр ядрал гэж авав гэж ярьж байгаа тэр нөгөө нэг барууны тэр нэр үгийн тогтолцоог монгол руу оруулж ирээ шууд ингэж хэлэх нь буруу тийм болохоор би түрүүн хэлсэн шүү дээ нөгөө нэг тэр тухайн хэлний бүтцээс гараад яг энэ зохиолыг орчуулахдаа яг л нэг монгол хүн бичсэн юм шиг тэгж найруулж яах хэрэгтэй. Тэхийн тулд монгол хэлийг мэддэг байх хэрэгтэй л да. Ахын ч гэсэндээ сүүлд бид нарт чинь эргэн тойронд маш олон хэрэглэгдэггүй. За магадгүй нутаг нутгийн аялга гэл бид нар нөгөө элдүүр ганжин гэд янз янзаар ярьж байсан шүү дээ. Тэгээд та бас шинэ үг сурсан байл шүү дээ. Ганц хоёр үг манай телевизч өөрөө бас нөгөө тань мэдхүү. Тэгэхээр бас нэг дотроо цээжиндээ байгаа нэг хэдэн үгийг шинэ үгтэй болгож өгөөш бид нарыг. Янз яг одоо залуучууд монгол хэлний тайлбар талаа хараад тий сурж олно шүү дээ. Бид нар би болвол юу яадгийг орчуулгада аль болох тийм хуучин үгнүүдийг хаяач болон шигтгээд явчихыг боддгийн. Тэгээд ойлгохгүй байгаа бол тайлбарчийг хараад шинэ монгол үг сурна үсттэй тий. Тэр нь тэгээд бүр нэг тийм хар хүндээ санагдаж магадгүй гэсэн тохиолдолд доор нь бас монгол үгээ тэр нөгөө нэг бид нар тогтсон гадаад орчуулгын арганаас нэг хадаж өгөн л та. Жишээлбэл цемент гэдгийг гахуур гэдэг ч юм уу тий. Гахуур гэдэг ч юм уу. Одоо ингээд мундартай өвгөн мундраа дэлгэлээ энэ төр гэж ярихаар залуучууд ойлгодгоо тий. Энэ ичгүртэй шившгтэй гэсэн үг гэдэг ч юм уу тий. Гэх мэтчлэн монголчууд айгүй үгсийн сан сайтай тий сайхан баялаг хэлтэй тийм болохоор манай залуучуудаас тайлбарчиг ядахнаа шүрдээд хуучны зохиолоод уншаад тий үгийн сангаа нэмж байна. Тэгээ бас нэг мундаг орчуулагчаас манайхан яг нөгөө энэ үгнүүдээ өөрсдийнхөө одоо бүр ингэж одоо шингэсэн үг дээдсэн хэрэглээж эдэлж ирсэн тэр нь одоо үгнүүдээ мэдгүй учраас ийшээ нөгөө тайлбарчгээ нэгдүгээр уншихгүй байгаа учраас одоо яг нөгөө хэл нөгөө бөөрөнх юм шиг тий одоо бичиж байгаа сонин хүртэл гарч ирлээд бөөрөнх юм шиг нөгөө хэл нь хазгаа юм шиг тийм одоо болцсон байна гэж бас хэлжсэн бичижсэн байдаг юм лээ. Хэлний тэр нэг хазгаа тоглон байдалд мэдээж тэр ялангуяа сэтгүүл зүйч юм уу тий яг өдөр тутамд уншигчтай
бичгийн хэлээр харьцаж байгаа хүмүүс их буруутай л та. Бас муу орчуулга их буруутай. Муу орчуулга маш их буруутай. Яг тэр тухайн хэлнээс гараагүй тэрний хэлний имийг шууд ингэж оруулж ирээд монгол хэлнийхээ үндсэн бүтцийг эвдээд идэг тийм муу орчуулгууд их буруутай. Тийм болохоор ханаа бодолцоод ер нь орчуулга хийж байгаа хүмүүс нь эхлээд би монгол хэлээ мэдэх билүү гэдэг асуултыг хамгийн түрүүнд өөртөөсөө асууж авах хэрэгтэй тий. Сэтгүүл зүйн салбарт хөдөлмөрлөж байгаа сэтгүүлчид ч гэсэн би тий өдөрт 5-6 мэдээ бичээд тий нормаг үзээгээд харихтай гол нь биш. Гол нь би энэ салбарт хөдөлмөрлөж байгаагийн хувьд монгол хэлээр тий ард түмтэй харьцаж байгаа хувьд тий би энэ хэлний өмнө хариуцлага хүлээсэн шүү гэдгээ маш сайн ухамсарлаж байх хэрэгтэй л гэж бодож байна. Баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт манаас юм оюутнууд ирдэг. Тэгээд энэ ирсэн дүүнер манаас гоё үгийг сонсоод тэг ирээдүйн штэ манай Монголын те би тэгэхэд бүгдээрээ тэгээд сонирхолтой асуултуудыг эднэр маань бэлдэж ирдэг. Тэгээд цочиндаа асуултаа тавьж болноо. Сайн мэн үү танд өндрийн мэдээ. Одоогийн байдлаар та яг хичнээн ном орчуулсан бэ? За одоогийн байдлаар би бас оюутан байхдаа хүүхдийн зохиол их орчуулж ирсэн. Тэгээд дараа нь бас энэ Монсодор хэвлэлийн компанид хамтраад тэднийд гэрээгээр бас нэлээд олон залуучуудад зориулсан ном орчуулсан. Тэгээд одоогийн байдлаар нэг 10 хэдэн ном орчуулсан баха. Тий. Өөрийн бол нэг дагнаж яг нэр дээрээ гаргасан нэг 3 4 5 номтой тий. Мэдээж ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Та мэдээж одоо гадаадын зохиолуудыг орчуулдаг гэж хэллээ. Тэгээд өөрөө тийм зохиол туурах, ном гаргах бодол байгаа юу? Ер нь ном орчуулж байгаа, бичиж байгаа үйл маань бол миний уран зохиол тайртай, дуртай, өөрөө бас бичдэгээс л үүдэж байгаа юм л да. Тэгээд бүр багаас 7 молоо настайгаас шүлэг бичиж эхэлсэн. Тэгээд оюутан залуу байхдаа бас шүлэг бичдэг найзуудтайгаа нийлээд хөх мэдрэхөөгээд залуучууд бас мэддэг. Одоо Баруун найргийн уран зохиолын бүлгэн байгуулад тэгээ манай найзууд одоо би бүгдээрээ л одоо өөрөөсөө хувь уран бүтээлээ хийгээд хвчлээ 10-ны аргийн тий хөрнөл зохиолын энэ уран бүтээл хийгээд явж байгаа. Зарим нь судалгааны уран бүтээл бас хийдэг. Тэгээд энэ орчуулга хийдэг одоо хүмүүсийн намайг одоо арай орчуулга хийдэг гэдгээр маань төлхөө мэдээтэй л та. Тэгээд тэр маань болохоор бас миний энэ уран зохиолын амьдралтаа өөргөө айл болох лавхан уйж өгөх энэ уран зохиолын хөдөлмөрт өөргөө жаахан зориулах тий. Энийг бас өдөр тутмын амьдралынхаа хөвшил болгох гэсэн эрмэлзлийн маань нэг хэсэг болохоос яг үндсэн ажил маань бол биш. Тэгээд энэ охины асуудагчлан өөрөө бас бичээ тэг гэсэн байлгүй яг бас бичдэг. Тэгээд бас Баруун найргийн ном энтер гаргасан. Ингээд энд бас өөр бусад авчирсан зүйлүүдийг та бас танилцуулж. Тийм маш их одоо олон жилийн шүү дээ гэж. Энэ болохоор миний одоо анх өөрөө би дааж гаргасан өгүүллийн төвөр байгаа юм. Хас жаргалтай төгсгөлүүд гээд өрөнд орны шилмэл өгүүллэгүүд. Тэгээ энд намлын шагналтууд голдуу нэлээд том зохиолчдیں۔ Тэгээд ялангуяа одоо өрөнд орныг яг ингээд сайхан тэнцвэргүй ойлоод зохиолчдын шилмэл гэсэн өгүүлбэрүүд багтсан. Тэгээд энэний маань үргэлжлэл болгоод нь аврах том далавчтай өгөн гэ бас өрөнд орны шилмэл өгүүлгийн ном нотлон бас гарсан байгаа. Тэгээд энийг маань уншсан хүмүүс бол яг өгүүлгийн сонголт айгүй сайтай байна гэдэг их магтдаг юм. Тэгээд энэ дээр орчуулгын чанар дээр бас их урам өгдөг. Тэгээд аврах том далавчтай өгөн гэдэг маань болохоор Нобелийн шагналт зохиол залуучууд мань мэдэх бах. Габриэл Гарсиа Маркезийн нэг өгүүлэг байгаа. Тэгээ энэгээр нэрлсэн ийм өгүүлгийн ном байгаа. Тэгээд одоо болохоор худалдаанд ингээд бараг дуусч байна да. Ингээд ном ингээд орчуулаад сууж штэ. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл би автобусны мөнгөгүй байлаа штэ. Тэгэхэд л одоо автобусанд суугаад очих газар очно л гэж байгаа юм шиг надад тэгж төсөөлөгдөг юм. Яг одоо энэ магадгүй ингээд хүний ур чадвар шалтгаална л та. Тэгтэл хэрвээ та хинд бичиж байгаа юм те бүр ингээд амар нэг анханасаа зоригтой юм шиг тийм ээ унших хүмүүс байгаа. Энийг бичнэ тэгээ ард нь гарна гэсэн тийм айхтар тийм сэтгэлийн тийм аттай тийм зоригтой алсыг харсан хүмүүс юм аа. Та нар орчуулагч дөө. Би нэг өгөнд айгүй хитэгдэг гаднаас огт хэл үзээгүй гэхдээ
Монголын заяа өндөр гэж би дандаа боддог. Энэ маань болохоор нэг ямар нэгэн одоо хийрхэл гэхээс илүү миний нөгөө залбирал. Тэгээд үе үед Монгол сайхан сэхэтнүүдээр дутж яваагүй. Тэр хэл бичиг, тэр түүх соёлыг нь залгамжлаад өвлөөд өөртөө шингээгээд буцааж хүмүүстэй ард түмэндээ түгээгээд явж исэн юм сайхан сэхэтнүүдээр монголчууд аль цагт дутж яваагүй. Тэгээ энэ цагт ч гэсэн орчуулга муудлал гэдэг, залуучууд үуч бичихгүй байна л гэдэг тий. Одоо Монголын уран зохиолын одоо баг уналтч гэдэг юм тэгээд ярьж л байдаг. Гэхдээ би өөртөө найзуудтай тий өөрийнхөө үеийнхэнд дандаа итгэдэг. Бид нар бол тий тэр залгамж нь мөн тий тэр халаа нь мөн бид нар сайхан тий их хэлээ түүх соёлоо тий тэгээд уран бүтээлээ тий хүмүүст ингээ сайхан түгээсэн сайхан сэхэтнүүд бас өмнөх шигээ тий адилхан болж чадна гэдэг дандаа итгэдэг. Тэгээд тэр итгэл байгаа болохоор тий миний бичсэн ямиг миний хэвлсэн ямиг унших хүн байхгүй гэсэн бодол айдас өрөөсөө байдгүй тий. Үнэхээр яг төрцөн болохоор тэгдэг баха. Би хэрвээ хүн аливаа юм хүчлэхгүй л дээ. Тэгээд миний хувьд болохоор яг таны оронд өөрийгөө тавиад үзэхэр төсөөлөхгүй байхгүй. Өчтөр тэгж бодлоо. Яг ингээл нэрээ автобусанд ямарч мөнгөгүй явж байгаа юм шиг л тгий санагдсан байхгүй. Тэгэхээр яах аргагүй хүсэл эрмэлзэл тэгээд нэг юмыг үнэхээр сайн харж чаддаг гайхалтай хүмүүс юм а. Тэгээд цаг хугацаанд хүртэл яасан их нухлуулад тэгээд цаг хугацаанд хүртэл яасан их бүр ингэж тайван ханддаг юм. Хүмүүс ч яардаг, яарснаас болоод чанаргүй юм гаргадаг. Тий. Манай сайн нэг найз Энхойр гээд найз хятадын орчин үеийн яруу найргийн хамтлаг гаргасан л да. Тэгээ мань хүн болвол миний мэдхийн хамтдаа танилцахтаа анх би нэг хамтлаг гаргана гэж явж исэн. 5 6 жилийн өмнө. Тэгээд энэ намрал гаргасан. Тэгээ яг тэр 5 жил яг тэр нэг хятадын яруу найргийн орчин үеийн яруу найргийн хамтлаг гаргана гэл тэн дээрээ судалгаан дээр суугаад бүх шүлгүүдээ англиад эмхлээд тэ орчуулад ингээд яг бүх нэг тэр залуу насныхаа 5 жилийн ганцхан тэр номонд ингээ юулчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг үн цэн надад мань үний одоо хөдөлмөрийн үн цэнтэй юугаар хэмжигдэхийг би мэдэхгүй. Надад бол ингээд хажуунаас нь харж хахад болж ийн аваа штэ тий гэж санагдахад биш хайран санагддаг байхгүй юм тий. Тэр хүний зарцуулж байгаа хугацаа хайран санагддаг. Ягаад гэвэл энэ хүний хийж байгаа юмны цаана тий хүмүүсийн олж авах хүмүүсийн ухаарах сэхэрэх юм нь болохоор тий мань үнээс зарцуулсан 5 жилийн хөдөлмөртөөр тэнцэн гэдгийг одоо итгэдэг учраас итгэдэг учраас тэгэхээр энэ мэтэр ингээд би гэлтгүү энэ хоёр гэлтгүүд яг ингээд сууж байгаа залуучууд зөндөө байгаа зөндөө байгаа. Надад болохоор хитрхи их юм уушсан та хитрхи их юм бас судалж байна. Тэгээ дотор нь ингээд чанагдаад ингээд нэг өөр ингээд ертөнц юм шиг санагдах юм. Эсвэл би тийм одоо болоог байна уу? Яг нэг амьдрал бүр нэг өөр ертөнцтэй юм шиг те. Баясгалан гэдэг хүн. Би зөв хэлж байна уу? Нэг юм хэр баргийн амьдралын нөгөө янз бүр стресс ч юм уу уур бухимдал эсвэл нэг эмоц тийм зүйлд нэг хатахгүй нэг л ингээл болдго юм дөө наадах чинь гэж харж байгаа юм шиг надад тийм сэтгэл төрж ин яг одоо ингэ сууж байгаа тал. Ерөнхийдөө тийм байх нь тэг асуудал тийм нэг оновчтой тайван байх нь бол мэдээж сайхан хэрвээ тийм зан чанар төлөвшөл надад байвал мэдээж давуу тал болно л да. Тэгээд яг бас нэг хүнд харагдаж байгаа шиг бас бишээж бас магадгүй тий. Уран бүтээлийн хүмүүс ялангуяа жахан илүү тийм донсолгоотой тий. Цагаарын байдал жаахан өөрчлөгдөхөд сэтгэл санаа нь бас дагаа хувьсч яадаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр ингээл гадуур татвар яг их яваал ингээл хүмүүсийн нүдэнд ил харагдаад байхгүй мөртлөө тэр гэр дотроо нэг жижигхэн өрөөнд дотор ч юм уу тий. Одоо ингээд их л одоо донсолгоотой амьдарч бас чадна тий. Тий. За бас их сонирхол байдаг юм байна. Та яг хэдэн хүүхэдтэй вэ? Таны нэг гэр бүлийн байдлыг бас нормоор санагдлаа л да. Олон цагаар ингээ хичээл олон цагаар ном уншаад, ном орчуулаад суухад бас таны гэр бүлийг яаж хүлээж авдаг вэ? За. Азалж би одоо намайг маш их одоо ойлгодог гэр бүлтэй. Одоо гэр эцэг эхтэйгээ хамт амьдрах залуу охин байх ч гэсэн ээж аав маань намайг тий их ойлгодог. Компьютерийн ард олон цагаар суухад тий хөө гэрлээ унтраа гэж нэг ч удаа хэлж байгаагүй.
Тэгээд дараа нь одоо би нэг хүүхэдтэй, нэг охинтой, тэгээд нөхөртөөгөө гурлаа амьдардаг. Тэгээд тэр үед ч гэсэн одоо маш их одоо ойлгодог миний хөдөлмөрийг бас тий одоо үнэлдэг, миний орон зайг бас ингээд хамгаалаад тэнд нь ингээд байлгаад байж байгаа ийм гэр бүлтэй. Тэгээд түүндээ маш их талархдаг. Тэгээд одоо цаг наргуу хөдөлмөр штэ тий. Тэгээд таар хэдэн цагт унтах юм бэ гэд нөгөө хоёрыгаа хүлээж агаад хамт тэрвэрлдээ дунтаад өгөнгөт бас ч яваад компьютер хаарсан очдөг тий. Тэгээд манай охин азар их умтамхаа учраас өөрөөр орондоо ороод нойр авахд өглөө охинтойгоо хамт сэрэхэд бас миний нойр ханцсан байдаг тий. Тэгээд зүгээр дээ. Тэгээд хүүхэд жоохон байна. Тэгээд том болоод улам л одоо би даагаад ирэхээр тий. Улам амар болох байх. За ингээд миний урилгыг бас хүлээн аваад тэгээд хоёлаас өнгөрсөн 7 хоногт холбогдсон. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг манаас амралтын өдөр гарч байгаа. Тэгээд энэ орчуулагч хүний энэ ууггүй сайхан хөдөлмөрийн талаар өөрийнхөө бас хөдөлмөрлөж явж байгаа зүйлүүдээс хуваалцсанд маш их баярлалаа. Тэр үнэхээр өөр удаан олон юм ярих юм бол бас үнэхээр юм бодохоор сайхан зүйлүүд танд ингээд байна. Тэгээ энерги их гоё таарж байна. Тэгээд ямар ч хэлсэн үнэхээр баярлалаа танд. За баярлалаа. Тэгээд энэ авчирсан намуудаа танаа намын санд бэлгэлээ. Хөөх тийм үү яана баярлалаа. За баярлалаа. За энэ номыг бол бушуухан авч одоо уншина гэсэн хүмүүс маш их байлээ. Тэгээд би одоо яг ингээд ямар амар азтай байна. Орчуулагчийнхны гар дээрээс тэгээд орчуулагчийн ард мэдээж энэ хүн байгаа. Тэгээд баярлалаа. За баярлалаа. Ингээд үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ энэ цагийн эмэгтэй нэвтрүүлэг бас үр шимтэй танд бас нэг өөр зүйлийг бодогдуулахаар байж чадсан болов уу гэж найдаж байна. Ирэх амралтын өдрөө энэ цагтаа уулзъя.